За сайн мэцхан уу? Би ингээ өнөөдөр R Studio хэрхэн татах талаар бичлэг хийлээ. За бүгд юуны түрүүнд R Studio татчих авцгаая. За R Studio-г татахын тулд R Studio.com гэдэг сайтаар орж татах байгаа. За одоо ингээд R Studio гэдээ байна. За энэ дээр download орчихъя. За эндээс та өөрийнхөө компьютерт тохирсон үйлдвэрлэлийн системээрээ татаад авчин. За Windows бол Windows, Mac бол Mac. За гэх мэтчлэнгээ татчихаа. За миний хувьд Mac-ийг за 3 минут хүлээх хооронд ер нь R Studio болон R2-ын ялгааг тайлбарлая. За R бол ер нь л одоо сүүлийн үед амар нэрт гарч байгаа, бас нэлээд өсөлтөд явж байгаа программын хэлэн байлээ. За тухайлбал ер нь Америк нэгдсэн улс болон Европ орнуудад нэлээд алдартай программын хэл байгаа. За R Studio-гийн хувьд бол R Studio бол R-ын ID байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ? Одоо R-ын арай нэг онцлогтой одоо нэг хэлбэр гэх юм уу? Арай бас нэг давуу талтай хувилбарыг өөртөө шингээсэн нэг тийм програм гэж хэлж болно. За өмнөх хичээл дээр Python хэрхэн татах талаар бичлэг хийсэн байгаа. За энэ дугаар дээр бол R-ыг сонгож авсан байна. За R-ыг ер нь юунд хэрэглэж болох вэ гэхээр янз бүрийн дата шинжилгээ бас мөн хвчлэн статистикийн янз бүрийн тооцооллууд, статистик, эконометрикийн шинжилгээнүүдэд хэрэглэж болно. Ер нь бол эдгээр зүйлсүүдэд ер нь хвчлэн маш хэрэгтэй хэрэглэгдэх байгаа. Мөн бас монгол хэл дээр R-ын талаар сурах гэвэл бас энэ статистик програмчлалын хэлгээд Махгал мөнгөн сүх гэдэг хоёр хүний гаргасан ном байдаг. За энэ номыг бас ер нь гарын авалгаа болгоод хэрэглэвэл бас ер нь анх шатны сурч байгаа хүмүүст бол маш хэрэгтэй. Үгүй гэвэл нийтдүүд ер нь бол R нөгөө нээлттэй программын хэл болохоор ер нь бол хүмүүсийн бичсэн код, янз бүрийн хичээлүүд нийтээр маш их байд юм байлээ. Тэр бас тэдгэрийг авч хэрэглэж болно. За 40 секунд. За ер нь бол тэгээд эдийн засаг санхүүгөө сурж байгаа хүмүүст бол ер нь код бичих чадвар гэдэг юм бол маш хэрэгтэй байт юм байлээ. Тэгээд ер нь бас хүмүүс бас ярьдаг юм байлээ. Код бичих чадах уу? Эдийн засагч үжиж код бичдэг юм уу ч гэдэм үү. Тиймэрхүү асуултууд маш их тавигддаг юм байлээ. Тэгэхээр ер нь эдийн засгийн ялангуяа эдийн засгаас сурж байгаа хүмүүс л код бичих ур чадварыг л зайлшгүй эзэмших хэрэгтэй. За ингээд араас болгож байна. За R Studio.
Ер нь бол суулгах тал дээр бол ямар ч асуудалгүй амархан суучин. Нэг тийм сонин ойлгомжгүй юм бол байхгүй бах. За манай R маань ер нь иймэрхүү програм байна. За R-ыг ер нь доторх бүтцийг ер нь танилцуулах юм бол одоо яг энэ хэсэг дээр бол script буюу код бичдэг хэсэг. Тэгээд кодоо бичээд скрипт хадгалчих болно. Тэгээд дараа нь нөгөө скрипт дээр оронгууд ингэж байждаг. За энэ хэсэг дээр бол үр дүн гарна. Таны бичсэн код энэ дээр кодоо бичээд ачааллуулахад үр дүн чинь гардаг. За энэ хэсэг дээр бол одоо R-ын history тэгээд янз бүрийн одоо R дээр өөрт нь байгаа датанууд, ашиглаж ирсэн датанууд, тэгээд функцүүд байдаг байгаа. За энэ хэсэг дээр бол одоо пакэжууд байна. Одоо энэ пакэжууд байна. Тэгээд туслах зэс бас байна. За тэгээд хэрвээ та код бичихдээ янз бүрийн график ашигласан бол график хийх код бичсэн бол график ч бас мөн энэ дээр энэ хэсэгт бас гардаг байгаа. Тэгээд R-ын бас нэг хэрэгтэй зүйл гэвэл та асуултын тэмдэг тавиад өөрөө ойлгохгүй байгаа функц юм уу янз бүр юу ч гэж болно одоо min гэдэг юм уу ингэх юм бол ингээд энэ min гэдгийн хэрэглээний үе яг юунд ашиглагдгийг тийм ямар утга авах юм тэг бас мөн жишээнүүд байдаг. Тэгэхээр бас энэ маш хэрэгтэй. За ингээд хамгийн ихний функцээ бичээ. За хамгийн анхаан шатны одоо хүмүүс хийх функц бол за print гэдэг функц. За print гэдэг та тодорхойлох 2 цаг аваад энэ донд юу ч болно. За бичээ. За ингээд ачааллуулахад үр дүнд гараад ирнэ. Маш энгийн. За та нэрлэж болно. R дээр нь хвчлэн функцүүдийг нэрлэж явдаг. За x гэд нэрлэлчээ. Энэ сум зааж байгаа нь бол ер нь одоо энэ x-ийг нэрлэж ийн гэсэн утгатай. X-ээр нэрлэж ийн гэсэн утгатай. За y-ийг бас нэрлэлчээ. За ингээд нэрлэлчлээ. Одоо ингээд нэрлэлснийгаа print функцээр хэвлэх байгаа. За print x print y. За одоо энийг харъя. За энэ бичсэн кодоо бас бүгднийг ингээд идэвхжүүлээд ажиллуулж болно. Бас мөрөөр нь бас ажиллуулж болно. Мөрөөр нь ажиллуулахын тулд одоо тухайн мөр дээр очиод Ctrl Enter дардаг. Бүгдийг ажиллуулахын тулд бүгдийг selectlээд Ctrl Enter. За x y-гээр нэрлэлчлээ. За одоо x-ийг хэвлэе, y-ийг хэвлэе. Мөн бас print x тасалцыг тавиад y гээд нэг мөрөнд одоо 2 кодыг бичиж болдог. Хоёроос ч олныг ер нь бичиж болно. Тэгж бичихтэй гол нь энэ цэг тасал дундаа авдаг байгаа. Ингээ хараад байна. За энэ нэрлэж байгаа x y-ийн оронд юу ч болдог. За жишээ нь одоо монголоор асуулт гэж бичээ.
сайн уу гэдгийг асуулт гэд нэрлэжээ. Сайн чи сайн уу гэдгийг хариулт гэд нэрлэжээ. За одоо print асуулт хариулт. За ингэж хэлж байгаа. За энэ бол ер нь хамгийн анхан шатны код байна. За цаашаа явах юм бол бас R дээр за шууд энэ үр дүн дээр бичиж байгаа. R дээр бас нэг онцлог гэх юм бол жижиг үсэг, том үсэг ялгаатай байдаг. Тэгэхээр одоо та X дээр хай гэд нэрсэн гэж бод. Тэгвэл том X дээр за ингэсэн гэж бод. За одоо энийг print X хай. Харин print том X. За энэгээр бас нэг давуу талтай байдаг. За мөн за эдгээр бол ер нь хамгийн энгийн хэлбэрүүд байна. За мөн статистикийн ямар ч одоо max, min, дундаж гэх мэт бүх зүйлүүдийг ашиглаж болно. За мөн бас юу тооным шилбэрээр бас ашиглагдаж болно. Нэг нэг хуваах нь 2 гэх мэтээр ашиглагдаж болно. Ер нь бүхэл юм ийм. За мөн бас тоон дараалал үүсгэж болдог. гэж үүсгэж. За энэ тоон дарааллыгаа X гэд нэрлэжээ. За энэ X-ийнхаа дунджийг олъё. Минимум олъё, максим олъё. За гихмит зүйлүүдийг олъё. За ингээд гараад ирж байгаа. Энд бол юу ч хийж болно, хэд ч хийж болно. Гихмит анхан шатны зүйлүүд байна. За ер нь цаашлаад тэгээд дараагийн хичээлүүдээр юу заах вэ гэхээр илүү нарийн функцүүдийг үзнэ. Мөн дата шинжилгээ, дата хэрхэн импортлох, дата анализ яаж хийх, тэгээд тэдгээрт холбоотой янз бүрийн илүү одоо агсан түвшний функцүүдийг заах болно. За тэгээд өнөөдрийн хичээл ингээд дууслаа. Хичээл гэж юу н R-ыг хэрхэн татах мөн R дээр одоо R программын хэлний танилцуулга, доторх бүтэц тэгээд хамгийн анхан шатны кодуудыг танилцууллаа. Тэгээд цаашдаа ер нь 7 хоног бүр R-ын хичээлүүд болон Python хичээлүүд тавигдана. За тэгээд анхаарал тавьсан явдал баярлалаа.